Шалом тэ бүгдээрээ хамтдаа чимээгүй цагаа эхлүүлцгээе. Өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв ямар ч үед бэлтгэлтэй бэлэн байх талаар байна. Тэгээд Библийн ишлэл нь 2 дугаар Тимот 4:2. Үгийг тунхагл цагаа олсон ч олоогүй ч бэлэн бай. Уужим сэтгэлээр сургаалаар синхрүүл зэмэл урамшуул гэж. Хамтаа залбираад эхэлцгээе. Баярлалаа эзэн минь, тэгээд өнөөдрийн үгээр биднийг босгон байгуулж, урамшуулж, тайлгаруулж бас бидний өдөртөн дагуулаарай. Ариунсээ бид таныг өрж байна. Таны илчлэлт ойлголт бидний дээр байх болтугай. Амен. Дасгалжуулагчийн ажил тэмцээн дуусангууд дуустдаггүй. Тоглолтгүй үеэр тамирчдаа сонгон шалгаруулах, өмнөх тоглолтуудын бичлэг үзэх, дараа жилийн төлөвлөгөөгөө боловсруулах гэд ажил мундахгүй. Бид тамирчдынхаа өмнө тавих зорилтууд, тавигдах шаардлагуудыг боловсруулж, дараагийн тэмцээнд бэлтгэх бэлтгэлдээ ордог. 10 хуулийг Мосег хүлээн авахын тулд Бурхан түүнд хандан урдын адил 2 чулуун хавтанг өөртөө бэлтэг. Өглөө Синай ууланд гарч ирж уулын оройд миний өмнө зогс гэж гитлэл 34-ийн нэгт хэлсэн. Хуучин гэрээнд Бурхан өргөл бэлтгэх, дайн тулаанд бэлтгэх, хоол үнс бэлтгэх, сүм барихад бэлтгэх гэх мэт олон удирдамжийг өгсөн байдаг. Өөрийг нь хайрлаж тушаалыг нь дагдаг хүмүүст Бурхан юу бэлтгэсэн тухай Библиэд бий. Тиймээс Бурхан тэдний Бурхан гэж нэрлэгдэхдээ ичээгүй юм. Учир нь тэр тэдэнд хот бэлтжээ гэж Еврей 11:16-д хэлсэн байна. Бид ямар үр дүн гарахыг мэдэхгүй хэрнээ тэмцээнд бэлтгэдэг шиг амьдрал биднээс юу шаардаж болохыг ямагт мэдэх боломжгүй юм аа. Дэлхий дээрх амьдралын хамгийн сүүлийн мөч ирэхэд биднийг цаашид хүлээж байгаа зүйлд бид бэлтгэгдэх хэрэгтэй. Мосе шиг уулын орой дээр Бурханы өмнө зогсоход бэлтгэцгээе. Бүгдээрээ бэлэн байцгаая. Амен. Иохан 14:1 дээр зүрхээ бүү шаналга, Бурханд итэг, мөн надад итэг. Миний эцгийн гэрт орон байр олон бий. Тийм биш байсан бол би та нарт хэлэх байсан. Би та нарт орон байр бэлтгэхээр явна. Би явж та нарт орон байр бэлтчихвэл дахин ирж та нарыг өөртөө авна. Би хаана байна, та нар мөн тэнд байх болно. 1-р Коринт 2:9 дээр гэвч нүд үзээгүй, чих сонсоогүй, хүний зүр сэтгэлд ороогүй юмсыг Бурхан өөрийг нь хайрладаг хүмүүс бэлтжээ гэж бичигдсэн ёсоор болжээ. Эфес 6:13 дээр тиймээс тэр цөвүүн өдөрт эсэргүүцэх чадвартай байж бүхнийг гүйцэн бат зогсохын тулд Бурханы өвч зэвсгийг ав. Ингэхдээ та нар бэлхүүсээрээ үнэнийг бүсэлж зөвхт байдлын хуйгийг өмсөж зогс. Амар тайвны сайн мэдээний бэлэн байдлыг хөлдөө өмс. Энэ бүгд дээр ёрын муу нэгний бүх галт сумыг унтрааж чадах итгэлийн бамбай, авралын дуулах болон Бурханы үг болох сүнсний сэлмийг аваа. 2 дугаар Тимот 2:19. Хэдий тиймч Бурханы бат суурь нь хөдөлшгүй ба эзэн өөрийнхнийгөө мэддэг, эзний нэрийг дуудагч бүр зүй бусаас зайл гэсэн тамхтай. Том байшинд зөвхөн алт мөнгө төдийгүй мөн мод, шавар, сав суулгаж байдаг. Зарим нь хүндэтгэлийн, зарим нь жирийн хэрэглэнийх. Иймд хэн өөрийгөө эдгээр зүйлээс цэвэрлэн тэр хүндэтгэлд зориулагдсан ариусгагдсан эзэнтэнд хэрэгтэй бөгөөд алив сайн үйлд бэлтгэгдсэн байх болно. Амен. Тэгээд цаг ямагт үнэхээр бэлэн байцгаая. Тэгээд эзний үгийн дагуу эзнэр удирдуулж амьдарцгаая. Амен. Орхон ивэг.